хоосон толгоон дээр гар тавина гэдэг бол энэ үнэндээ бурхны эсрэг хийж байгаа гинт хэрэг болж байгаа. Хүлээж авчаад тэрэн дотроо хөгжиж те тэрэн дотроо өсөж тэрнийхээ утга учирыг мэдээд сая яг бурхны тэр цаг гэж байна да. Тэр цагт нь үнэхээр бид нар бусдад дамжуулан өгөх ёстой юм. Монголчууд бол яах вэ тэгэл ямар гоё юм бэ цаasta миний дээр толгойд зөв ингээл тавингуу сүүн гэл нэг юм орчдөг гэж боддог байхгүй юу. Тэгдэг бол аюу сайхан байна. Тэгдэг бол ер нь би энэ зогсох шаардлага байна уу? Та аашаа ирэх ер нь ямар хэрэг байна? Яшиг зүгээр биенийхээрээ яваад ингээ сүнг гэл дамжуулчих. Тэгэхгүй л хамаг учир байгаад байгаа байхгүй юу. Тийм учраас бурхан монголчуудыг залхуурхаа болоо гэж байгаа юм. Та нар сүнслэг юмс дотор хөдөлмөрлөж сур. Өөрсдөө хайж олж сур. Өөрсдөө илчлэлтийг ол. Үгүй хэлээд өгч. Үгүй миний тухай юу гэж байна? Үгүй би юм үзэгд үзээ. Аль тэрийг минь тайлбарлах гэх биш. Чи өөрөө өс, чи өөрөө асуу, чи өөрөө ярилц, чи өөрөө хай. Хариултыг нь ирвэл чи олох болно. Намайг хайвал би заавал олдно гэж байгаа байхгүй. Тэгэхээр Илчилт номын 22 дугаар бүлэг. Авраамийн ерөөл. За энэ түүхийг бид нар маш сайн мэднэ. Үүний дараа бурхан Авраамыг шалгаж туршихаар түүнийг дуудаж Авраамаа гэсэнд Авраам би энд байна гэжээ. Бурхан чи өөрийн хүү цорын ганц хайртай хүү Исаак аваад Мория гэдэг газар руу яв. Миний зааж өгөх нэгэн уулан дээр тэндээ түүнийг шатаал тахил болгон өрг гэв. Авраам өглөө эртлэн босоод илжгээ имээллэж хоёр зарц залууг өөрийн хүү Исаакийн хамт дагуулж шатаал тахилын модыг огтлон аваад хөдөлж Бурхны өөрт нь зааж өгсөн тэр газар руу явжээ. 3 дахь өдөр нь Авраам хараагаа өргөн тэр нутгийг алсаас харав. Тэгээд Авраам зарц залуустаа та хоёр илчгтэйгээ энд хүлээж бай. Хүү бит хоёр тийшээ явж мөргөөд та нар руу эргэж ирнэ гэв. Авраам шатаал тахилын модыг авч хүү Исаактаа үүрүүлж өөрөө гал хутга хоёроо гартаан бариад хоёулаа хамт явжээ. Исаак эцэг Авраамдаа хандан "Аа минь ээ" гэж дуудахад тэрээр "Хүү минь би энд байна" гэсэнд Исаак "Хараач гал ба мод энд байна. Харин шатаал тахилын хураг нь хаана байна вэ" гэхэд Авраам "Хүү минь шатаал тахил зориулж бурхан өөрийгөө хургаар хангана" гэд хоёул цааш явжээ. Бурхны түүнд зааж өгсөн газар тэд хурч ирээд Авраам тэнд тахилын ширээ босгож модоо бэлтгэжээ. Тэрээр хүү Исаакаа хүлж тахилын модон дээр тавив. Тэгээд гараа сунган хүүгээ алхахаар хутгаа авав. Эзний тэнгэр элч тэнгэрээс түүнийг Авраамаа гэж дуудсан тэрээр би энд байна гэв. Тэнгэр элч өгүүлрэн хүүгүүнд гар бүүхүр түүнд юу ч бүүхий. Учир нь чи хүүгээ цорын ганц хүүгээ надаас харамлаагүй тул чамайг бурхнаас имээдгийг чинь одоо би мэдлээ гэв. Авраам хараагаа өргөн ажиглахад нэгэн эр хонь өтгөн бутанд эврээрээ дэглэснийг харав. Авраам очиж тэр эр хоньыг барьж аваад хүүгийнхээ оронд түүнийг шатаал тахил болгон өгжээ. Тэгээд Авраам тэр газрыг эзэн хангана гэж нэрлсэн учраас хүмүүс өнөө хүртэл эзний ууланд хангагдах болно гэж хэлдэг болжээ гэж. Хүмүүс Есүст итгээд тэнийг юм туурддаг. Өө эзэн намайг хангана. Намайг ч дандаа хангана. Мэдээж тэр хангана. Гэхдээ эзний ууланд очивол хангана. Хүс өөр газар тэнээд явж байгаа чи хангахгүй. Энд их сонин түүх байгаа байхгүй. Бүр ихнээс нь харъя л да. Бурхан Авраамыг шалгахаар шийдсэн ба. Бурхан Авраам өөрийг нь дуулууртаа дагдаг. Түүнээс имээдэг гэдгийг мэддэггүй явсан уу? Нэг өглөөс ирээд "Гүй марцнаас мал мэндэ өгчээр Авраам ч одоо надад нэр итгэдэг юм уу? Ер нь яасан болоо гээгүй тэр мэддэг байсан. Гэхдээ тэр бидний бүх зүрхийг мэднэ. Тэ бид нар түүнд итгэдэггүй, бид нар тал итгэдэггүй, бид нар яаж итгэдэггүй, ямар хэмжээнд итгэдэггүй тэр мэднэ. Гэхдээ тэр биднийг заавал шалгадаг нь энэн дээрээ тэр тамга тавихыг хүсдэг байгаа байхгүй юу? Тамга тавихыг. Энийг одоо би харин ёстой мэдлээ. Мдэггүйдээ биш, мэдсэн юм дээрээ тэр тамга тавихыг хүсдэг. Бид нарыг ч гэсэн тэр янз тэгэхээр шалгалт сорилт хоёр ч өөр юм байгаа шүү дээ. Бид нар сорилтыг даван туулахын тулд сорилт бидэнд ирдэг. Илүү ухаалаг болж, илүү сүнс дотор төлөвшөж, тийм ээ, илүү итгэхийг сурч, илүү бурхныг дагахыг шийдэж, тийм ээ. Тэгэхийн тулд сорилтыг биднэрт өгдөг болоо. Шалгалт бол бидний дээр тамга дарагдсан байхын тулд өгдөг байгаа байхгүй юу? Тэгээ бурхан Авраам дээр тамгаан зоохыг хүссэн. Энэ бүр яахарахгүй миний хүн гэж. Тэгэнгүүт бурхан хэлж байгаа. Чи өөрийнхөө цорын ганц хүүгээ аваад яваа. Энэ түүний те
Ой, 75 настайдаа тэр анх дуудагдаад явсан маа. Дараад нь явж байгаад Ишмаилыг төрүүлсэн маа. Ишмаил төрөөд 13 жил болоход сая Исаак төрсөн маа. 40 жил хүлээсэн. Бараг 30 жил хүлээсний дараа энэ хүү сая Авраамд олдсон байхгүй юу? Еврей номыг бид нар харах юм бол Сара хэдийгээр хүүхэдтэйх наснаасаа хитэрсэн байсан ч түүний нөхөр нь үхснээс ялгаагүй болсон байсан ч тэр түүнд итгэжсэн учраас Бурхан түүнд хүүхэдтэй болох хүчийг өгсөн гэж байдаг. Тэгээ Сара хүүхэдтэй бас 90 настайдаа тэр эмэгтэй хүүхэд төрүүлжээ. Хин Авраам 100 настай байсан тийм ээ. Авраам 100 настайдаа хүүтэй болсон. Тэгээ Бурхан Авраам дээр Исаакийг өгнө гэж хэлэхээсээ өмнө хурж ирээд Авраамаа би чиний үр удмыг үнэхээр Тэнгэрийн одноос жолон болгоно гэсэн. Тэгэхэд Авраамын төвчээр нь бүр үнэхээр хэцүү болцсон учраас Авраам юу гэж хэлсэн бэ? Үгүй та зүгээр Ишмаилыг л өрөөж өчтэй гэж хэлдэг. Тэрнээс өмнө Бурхан би чиний үр удмыг үнэхээр олон болгоно, би чамайг үнэхээр өрөөнө гэхэд Авраам юу гэж хэлдэг вэ? Тэр бүхнийг чи авч явах хүнхий юм бэ? Одоо манай гэрийн зарцал бах та, одоо манай гэрийн даамал за тэр юм байна л дөө гэдэг. Харин Бурхан үгүй. Чиний биенээс чинь төрөх хүүхэд тэрийг өвлөх болно гэсэн. Дараагийн уулзалтанд л Авраам ч бүр өчнөө хүлээсэн байгаа шүү дээ. Тэр амлалтыг бүр хүлээгээд хүн байж штэ тий. Нэг юм ингээд хүлээгээд байхаараа заяа. Одоо жишээлбэл би хүүхэдтэй заяа. За би чамд 1 кг-ын одоо том боодолтой шоколадтай зарим аваад өгнө гэж хэлсэн бол тэр хүүхэд тийм ээ талхаа идчихсэн ч ээж зарим аван ба ус уужсэн ч ээж заримгаа л идмээр байна. Ерөөсө бүх юм ерөөсө зарим шоколадтай зарим 1 кг-ийн боодолтой том зарим ээж надад авч өгнө гэсэн. Али тэрийг чинь аммаар юу ч хилээд юу ч хийг өчиж жоохон байж л үгүй би тэрийг л аммаар. Тэгэхээр биднэрт Бурхан бүгдээрэнд мань тодорхой амлалтуудыг өгсөн байгаа. Надаач өгсөн байгаа те. Тэр хамгийн гол нь тэр өгсөн байх ёстой шүү дээ. Та бодож олсон байх ёсгүй байхгүй юу? Тэр амлалт бол биднийг үнэхээр одоо хурцлдаг, үнэхээр биднээсээ шалгадаг. Тэгээ Авраам яасан бэхээр үгүй та зүгээр Ишмаилыг л өрөө. Би бүр хүлээсээр бүр үнэхээр галзуурхан нас яваад идэг. Хаа нэгтээ Бурхан гарч иж. Ер нь бол бид нэр Эхлэл номыг анхааралтай унших юм бол юу гэж байгаа хин Ишмаил төрөөд дараад нь 13 жил Бурхан чимээг байсан маа. Авраамтай ерөөс яриаг байсан маа. Тэрнээс өмнө бол Бурхан Авраам хоёр байнга ярилцдаг байсан. Та нар очиж гэртээ үзээрэй. Байнга ярилцдаг. Тэгэл Бурхантай Авраам тааралдах болгонд бол тахлын ширээ босгоол. Тэгэл Бурхан түүнд амлснаа сан. Бидний амьдралд тийм ээ амлалт өгөгддөг. Тэгэл ингээд явж итэл чинь нөгөө амлалт чинь ерөөсө биелэгдэхгүй байж тээ. Тэгэхээр бид нар яадаг вэ гэхээр энэ би буруу сонссон байх уу гээл буруу сонссон байсан юм бэ штэ гэж санаа амрах гэж л Бурхан дахиад ярьдаг. Үгүй би чамд өгнө штэ тэрий чинь. Оо ямар гоё юм бэ өгөх юм бэ. Энэ яг Бурхан байсан юм байна гэж дахиад хэдэн жил гүрэх боломжтой. Дахиад хэдэн жил гүрээгээ явж итэл бас арга тасраа штэ. Ер нь бүх найдвар унтран тэгэл ер нь бол энэ ер нь боломжгүй юм байна дөө. Жилээс жилд бидний найдвар мөхөж эхэлдэг. Тэгээ яадаг вэ? Энэ би бас л худлаа солиорсон юм байна дөө. Гингүүд Бурхан гарч ирээл янз үзэж байгаа юм шиг тий. Гүү штэ. Би тоглоогүй. Би чамд өгнө. Ваа ямар ядаргатай та зүгээр л Ишмаилыг өрөөч өчтэй би дахиж хүлээмээргүй. Нэг чавганцыг хараад энээс хүүхэд гар энэ бүтэхгүй. Тэр дотроо ингэж бодсон. Бурхан хэлэхэд ёо тэрнээс хүүхэд гарна ч гэж юу байх вэ гэж тэр дотроо хэлээд харин гаднаа юу гэж хэлсэн бэ? Та зүгээр Ишмаилыг л өрөөч өчтэй. Битгий намайг ингэ зовоогооч. Би энийг ингэ цаашаа хүлээгээл амтны доог болоо л тэ ингэ тест хүүхэдтэй болно шүү дээ бид хоёр ч одоо гэл ингээл яваад хүмүүс ингээл хөхрөө шоол өөстөө Бурханыг хэлэхэд шоолоод инээжсэн байхгүй тэр хоёр ч хоёулаа. Тэгээс хүмүүс өөр саваад ундаг юм байгаа үсттэй. Ямар сони. Тэгээ бүр дооглол үе Авраам яасан жирэмсэн болсон. Сара жирэмсэн болсон байлээ гэж шоолоод. Тэгэхээр Бурхан гэдэг чинь хинбэ гэхээр тэр үргэлж юр буссын Бурхан байдаг. Түүний амлалтууд нь дандаа юр буссын. Бурхан нэг сувта би чанд машин өгнө. Ямар гоё юм бэ? Ямар юр бус. Тэр юр бус юм юу ч байхгүй. Жохон мөнгөтэй аав бол хүүхдээ аваад өгчдөг асуудал. Бурханд нэг тийм амар сүр олгоод тэнгэрийг яраал надад машин авах тухай ярихгүй. Энэ онцгой амлалтуудыг би хэлж яана гэсэн үг.
Би чамаар дамжуулаад үндэстнүүдийг захирах болно. Би чамаар дамжуулаад Христ дотор гоо үзэсгэлэн сэргээх болно. Би чамаар дамжуулаад олон хүний гимшил дуудах болно. Би чамаар дамжуулаад олон хүнд хүрэх болно. Би чамаар дамжуулаад олон сүнснүүдийг би чөлөөлөх болно. Чи бол миний сав. Би бол чамаа бэлдэх болно. Би чамааг үндэстнүүдэд гэрэл болгож гаргаж харуулах болно. Би чамааг өөрийн хүүгийн мөн чанараар дүүргэх болно. Би чамаа уулан дээр хот мэт гэрэлтүүлэх болно. Тэр бидэнд ийм амлалтуудыг өгдөг. Танд өгөөгүй бол асуугаарай. Тэнд нэг юм байгаа. Тэгэхээр Авраамд өгсөн энэ амлалт Авраамыг ёстой үнэхээр доторхыг нь самарсан ба. Бүр ёстой нэг тэгэхээр энэ сайн. Учир нь тэр амлалтаа өгөхдөө бидний доторх бүхий юмсыг гаргаж шавхаж хаяхыг хүсдэг. Бүхий тэг найдварыг одоо хүнийг их бүх найдварыг 13 жил тэр дахиж Авраамтай яриаг байхгүй. Ерөөсөө яриаг. Бурхан тийм ээ. Ой Авраамаа чи ямар хөгийн юм бэ? Би чамд амар том юм яриад таа байсан те халдаан ураас гаргаж ирсэн байхгүй юу? Гэтэл чи гинт шогтоо те тэгэл хагаартай унтаа хүүхд чи ямар хөгийн амтмэг нь яслаагүй, алаагүй, өвчин тусгаагүй. Харин зүгээр амаа амьгцсан. 13 жил тэр таг дуугүй байсан. Зүгээр төмөрөө төсөөлий 13 жил тэр огт яриха бай. 13 жил. Тэгээ одоо бид нар яах вэ тэгвэл? Бид нар 13 байдгаа байж штэ тий. Зүгээр нэг сар тэр таг чимээг болоход бид нар зүгээр тийм ээ эста нэрээ ийшээч нэг гүгэл ийш яг охтон шиг хөрх амтаа. Мууран төөгдөж байгаа охтон шиг болно. Бидний сүнс өөрөө үнэхээр тэр хэрэгцээг бүр шимтдэг байхгүй юу? Хэрэг тэр яриха болчвол Авраам түүний ярихгүй байгаа шалтгааныг нь ойлгосон ба. Яагаад гэвэл 13 жилийн дараа та Эхлэл номыг өөрөө уншаарай заа юу. 13 жилийн дараа анх удаа Бурхан Авраам дээр хурж ирээ. Авраамаа би чиний Бурхан чинь байна. Одоо чи миний өмнө гим зэмгүй алах гэж хэлдэг. Урд нь Бурхан түүнтэй тэгж ярьж байгаагүй. Тэгэхэд анх удаа Авраам бас нүүрээрээ газар хөсөр унж байгаа. Урд нь тэр хизээч Бурханы өмнө тэгж хөсөр унж байгаагүй. Яагаад гэвэл урд учирлуудад болохоор тэр дахин ширээ босгоод дууддаг байсан түүнийг. Ирээч зоригтойгоор. Харин 13 жил тэр чимээгүй болохт нь тэр өөрөө ямар гайхалтай өрөөлийг аваад замын дундаас яаж гинт тэнэгдснээ тэр ойлгосон бөгөөд түүний нүрийг харах ирэхгүй гэж бодож байтал нэг өдөр Бурхан гинт өмнө гарч ирсэн ба. Энэ түүнийг үнэндээ нам алсан. Тэгээ Авраам нүрээрээ хөсөр унс. Би таны нүрийг харах ирэхгүй. Би үнэхээр таны нүрийг харах ирэх байхгүй. Тэр түүний тэр зүрх сэтгэл дотор нь яг тийм хугаралт явагдсан байгаа байхгүй бүр үнэхээр би ямар ч тийм ирэх байхгүй би ийм юм хийчихэд таны дуугүй байсан чинь үнэхээр зөв та надтай та над руу дахиад ярих би хинбэ. Тэгээ энэ бол Бурханд хэрэгтэй байсан. Яагаад гэвэл бидний энэ байдал үхэхгүй бол бид нар яадаг вэ гэхээр өөрсдөө дахиад юм хийх гэлгүйгээд идэг байхгүй. Дахиж Авраам хизээч Сараач тэр хизээч тэд нар хүний аргаар ямар нэгэн байдлаар Бурханы амлалтуудыг урагш нь өөрсдөө авчрахыг оролдохоо болсон ба. Инээс хойш дахиж хизээч Авраам тийм алдаа хийгээгүй. Тэгэхээр Бурхан биднүүсийг нэг хийсэн алдаагаа дахиж хизээч давтахгүй байхын тулд ингэж хугараасаа гэж хүсдэг байна. Ингээд бүр яг тэр дотроо өгчээсэй гэж. Ой бид нар бол алж өгнө шүү дээ. Өө миний буруу аваа намайгаа уучлаарай гэж дахиад явж ясна жилийн дараа дахиад хийж. Бас ч гэж гайвчил би хийгээгүй шүү дээ аваа. Одоо хийчлээ. Та намайг уучлаарай үст ийм өгөөмөр Бурхан шүү дээ гэж. Тэгээд мэдээж Бурхан дуугуул байдаг баг. Тэгэхээр нөгөөдгөн санаанаасаа зохиогол айгүй ярьж гин гэж бодоол. Үгүй юм аа. Бурхан биднээсийг өхүүлэхэд айгүй амархан. Тэр зүгээр дууга хураахад та бит хоёр тэгэл үхнэ. Яагаад гэвэл түүний оршихуй биднийг амьсгалуулж идэг учраас. Амьсгал байхгүй бол бид нар бүгдээрээ үхнэ. Тэгэхээр Авраамын өрөөл гэдэг тэр өгсөн амлалтаа Бурхан Авраамын яс маханд нь шингээж өгөх ажлуудаа хийжсэн ба. Тэгээ цөмөрөө цааш нь харъя. Тэгээд Авраамд ингэж хэлсэн. Чи өөрийн хүү цорын ганц хайртай хүү Исаака аваад Мория гэдэг газар руу яв. Миний зааж өгөх нэгэн уулан дээр тэндээ түүнийг шатаал тахил болгон өгөө гэж. За энэ нь сонирхолтой хит хитэн зүйл байна. Бурхан тийм ээ. Чи өөрийн хайртай цорын ганц хүү Исаака ав гэж хэлсэн. Гэхдээ тэр Исаак бол
Бурхан өгөөгүй бол олдохгүй хүү байсан.